Нэгдүгээр бүлэг. Вакцин. 2017 оны 9-р сарын 19. Мегмар гараг. Замын үд Улаанбаатар чиглэлийн 224-р галт тэрэг 1-р замаар орж ирж байгаа тул галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлно. Угтан авагчид аюулгүй бүсийн ард зогсноо гэж үйлчлэр хідэнтэй анхааруулхад хүн бүр ирж буй галт тэрэгний зүг харж тэрэг төрсөн ачаа зөөгчд хэдийн өөрсдийн байрал руу явж харагдана. Улсаа купенээсээ гарч вагоны хонголд зогсон цонхоор харах гэсэн боловч дор бүрний ачаа тийшээ авч хаалга руу зүтгэх хүмүүсийн хөлд саад болохгүй тулд буцаж купенд орлоо. Түүнийг орж ирмэх загя дээр байгаа хоёр хайрцгийг буулгая гэлээ. Улсаа дээш мацаж эхний хайрцгийг доош дамжууланга. Агя чи тэгэд шууд явах гэж юм. Гү ядаж манайхаар ороод ээжтэй уулзаж гомдох вий гэхэд хоёулаа ярьсан штэ. Тэгээд ч би яаж ийм байдалтай танаад орох юм бэ? 8 чин гэмээр царайтай гэж инээгээд харин гэрээ ямар их санаж байгааг чи мэднэ. Чамааг ч гэсэн ээж чинь санаж байгаа. Би удахгүй дээ хэд хоноо л хот ороод ирнэ. Эсвэл чи манад очиж болно шүү дээ. Тэгээд хамт уцъя л да гэсэн. За өөрөө мэдтээ. Наадах чинь чиний авч явах юм. Энэ минийх гэд улсаа 2 дахь хайрцгийг буулгалаа. Галт тэрэгний хөдөлгөөн удаашрсаар хамаг биеийн тэнхэг шавхан байж сүүлийн амьсгалаа гаргаж буй мэт тоормосны цагаан урс савсуулан зогсоход агай. Ээж ах хоёр зогсож байна. Би төрүүлээд гарлаа. Байж байгаад араас гараарай. Хайртай шүү. Гингээ улсаагийн гараас барьж. Удахгүй манай гэрийнхэнтэй танилцахаар ингэж нуугдахгүй болно. Одоохондоо үүнээсээр сонголт байхгүй. Хайртай шүү. Ээж наашаа хараад байна. Буула ярээрэ гэж нэг амьсгаагаар дуржигнуулаад дугуйтай чемодан дээрээ хайрцагтай зүйлээ тавьж хаалга руу зүглэлээ. Улсаа юу ч дуурсангүй. Урдуур зүрх хүмүүсийн завсраар цонхны цаан зогсоо угтагчдыг ширтэнгээ ээж ах нь альнийн болоо гэж бодно. Энэ тухай тэд сүүлийн бүтэн сар ярилцсан. Тийм болоод ч улсаад хэлж яриад байх зүйл үлдээгүй боллоо. Агээ бол яг насандаа байгаа цэцэг шиг ариун гинэн томоогүй охин. Тим гэдгийн галт тэрэгний шатаар бомогцаа ачаа тийшээ ардаа хайчхад ээж рүүгээ гүйн очиж тэврээд ингэрт нь нүрийн наан уйлж угаас нь бэлхнээ харж болно. Түүнийг 22 настай цэвэр онгон биетэй хэр тусаагүй цайлган бодолтой юугаач мэдэхгүй жаахан охин байхад нь улсаа танилцсан. Тэр цагаас хойш 2 жилийн хугацаа өнгөрчээ. Агята анх танилцаж байхдаа зориулан бичиж байсан шүлгийн хідэн мөр энүүхэн зурвсхан орж ирлээ. Цэцэг үнэрлэж нүдэрээ инээсэн бүсгүйн зураг. Цэлмэг тэнгэрт солонго татснаас сайхан харагдана. Цэрвэж түлхээгүй бүсгүй айланд чинь цэцэг чамайг үнэрлэж байгаа мэт санагдана. Тоглоом ихтэй, сахилгагүй зантай тэрхэн ертөнцтэй тэнүүхэн амьдардаг, тийм гихэн аргагүй гүн харанхуй тэнд юу байгаа нь онцсох шиг нууц. Тэмтрээд ч болов мэдрэмээр таашгүй энэ ертөнцийн хаалгыг татаж үзмээр санагдана. Өөгүй энэ сайхан мэдрэмж чинь үнэндээ чиний хүү? Цэцэгний хүү? Одоо энэ хаалганы цаана юу байгааг татаж үзэх нь бүүхэл. Тэнд хамт амьдраад баггүй хугацааг үджээ. Ийм хэсэгхэн бодол хийлэх зур тэр ганцаараа шахуу вагонд үлдсэн байлаа. Эрхэн байж ачаагаа даахгүй юм биш үсттэй. Яг чин зөөж туслах уу гэсэн үйлчлэгч эмэгтэй айлгүйтсэн ёжилсан гэмээр асуулт улсаагийн бодлыг сарниуллаа. Үгүй дээ, уучлаарай гэд тийш яван өөдрөө алхах гэтэл залуу 2 цааны мөнгө өгөөрэй. Дүү чинь өгөөгөө буучсан шүү гэж энэ удаа жинхнээсээ ёжтой жуумалцахад нэрэ тийм дүүд нь төгрөг байдаг вэ? Энэ байвал болох уу гэд үйлчлэгч эмэгтэйд 5 юан өгсөнд. Боллоггүй яах вэ? Харин би чамаас хэрэг турлаад нэг юм асуучих уу? Тэр охин дүү чинь биш үсттэй. Та хоёр хэд насны зөрүүтэй вэ? Гэхэд улсаа. Миний найз охин гэж товчхон хариулсанд. Найз охин гэж ярих чи арай хөгшдөхгүй юу? Эхнэр гэхээр арай залуудах гэдэг. За уучлаарай. Манай нөгөө проводник бит хоёр түрүүхэн баг мөрийцэгт өгсөн. Та ч хоолны дунд явдаг болохоор олон мөрийг тавьдаг биз. Хэрвээ дүүн гэсэн бол та алдаж тий.
Бид 10 насны зөрүүтэйгээд цааш ирэгдэл. За би мөрийг алдах юм аа. Чи ил янзгаа алдчих да гэсээр улсаагийн сууж байсан купенд зөрөн орлоо. Хөл хөдлөгөн ихтэй төмөр замын өртөө их хотын дуу чимээ, машин тэрэгний сигнал, хуурай агаар гэд бүтэн 2 жил 8 сар яваад ирэхэд өөрчлөгдсөн зүйл үгүй мэт санагдана. Улсаг зорчигч хэсгийн тавцанд ачаа тийшээ эмхлэн зогсдол нас тогтсон нэгэн гэр дэрэгд нэрээд "Дөө хаа хүрх юм? Такси авах уу?" гэлээ. Ачаа тийшээ өргөхөөс гадна хугацаа алдалгүй хөргүүлэх жолоочтой болсондоо улсаа олзуурхан хүрх газар хөлс мөнгө тохирлоо. Хурдан шалмаг хөдөлгөөнтэй дүүч өнгөрчива. Сайн анхаарч сонссон хүнд увс дөрвд аялахтай жолоочийг даган машин дээр нэрэхэд "За дүүхөө суучих, ах нь ачааг нь хоошоо хийчихье" гэлээ. Улсаг машины харийн хаалга онгойлгоход тэнд хүүхэд тэрсэн эмэгтэй мөн 6-7 насны хүү сууж байлаа. Өөрийнх нь хүүг санагдуулам цаваахуу "Аха урагшаа суучих, бүсээ бүслээрээ, тэгэхгүй бол цагтаа торгуулна" гэлээ. Улсаа юм дуурсангүй. Жолоочийн хажууд суугаад ээжийнхээ үр дээр унтаж байгаа хүүхдийг сэрээхгүй тулд хаалга зөөлөн хаалаа. Жолоочийг орж ирээд машиныхын түлхүүрийг төлөх мөц хөгжим дугуй. Бидэртэн шаргалдах элсэн манхан хэмжээртэй баян нуурын усаа мэлтэлзэн толдсон сэвэлцэх салхин сэрвэн тунгалаг амсгаатай сэрвэлзэн сүмэлзэх марга зуул минь. Хулан зэрийн хурд цуц ам талаараа хурдан шандаст мориороо хүй салхийг эсгэрүүлээд давхиж өссөн хослон зэрэглэдэх 2 маргац уул минь. Дууны эхний бадаг дуустал хинч дуурсан. Гагцхүү жолооч дууг дагаж дууланга баг багаар дуун чангарсаар бай. Гинт хойноос "Наад хөгжмөө багсгал та, хүүхэд унтж байна" гэхэд жолооч хэдийгээр давгүй сайхан дуулж байсан ч хөгжмийнхэн дуутай зэрэг шахам дуугаа намсгалаа. Улсаагийн инээд нь хурч жуумалзаад "Аха, зам дагуу банк байвал зогсооч. Дүүд нь Монгол мөнгө байдгүй. Эсвэл мөнгө солих газар байсан ч болно. Бас цэцгийн дэлгүүрээр дайраад явбал зүгээр байна. Ээжтэй ирлгүй бараг 3 жил болж" гэсэнд. "За тэгвэл их дэлгүүрээр дайръя. Дүүнхэд хаа хүрээд ирж байгаа юм те" гэв. "Европ, энэ Герман сурч байгаад ирлээ" гэхүүл. "Германаас тэгэд ваганаар ирж байгаа юм уу?" гэж сониучрахав. "За бараг л тийм. Найзтайгаа хамт ирсэн юм аа. Нэг ажилд авахцаад Бээжин хотоор дайраад ирсэн гэхүү дээ." "Аа, түрүү ахын чамайг дуу ч юм уу урлагийн хүн гэж бодсон юм. Замын үдийн вагоноос чам шиг улаан пижак цагаан цамцтай буухан ховор штт. Тэгээд гэрийнхэн чинь тосдгүй юм уу?" "Гэхдээ би хэлээг байгаамаа. Намайг ирж байгааг мэдээгүй." "Мо ижигээ цус харуулах үедээ чи" гэд дараагийн үгээ хэлж амжаагүй байтал хойноос "Чи одоо юу амны бэлэггүй юм ярьдаг юм бэ? Өгсөн хүн босоод ирж байгаа биш. Гадагш яваад ирж байгаа хүүхдээ хараад цус харавдаг ямар их хүн байсан юм" гэж эхнэр нь зэмлээд улсаад "Миний дуучлаарай. Манай энэний ам гэж машиныхаа яндан шиг болчихсон юм өө" гэв. Энэ удаад улсаа инээдээ барьж дийлсэнгүй. Нэрэл машиных нь яндан баг зэрэг паргиж, утаа шүүгч нь доголдсон эсвэл яндан цоролттой байж мэдхээр дугарч байгааг сая л анзаарлаа. Улсаа машин техникийн талаар баггүй гадарлана. Өөрөө машинаа засчихдаг. Монголд байхдаа бусад залуусын адил элдв машин сонирхож, нааша цаашаа солио холио хийж, тоноглож, уралдаж гангарах дуртай байсан нэгэн. Харин гадагшаа явснаас хойш машин техникээс хүнд иржээ. "За миний дүү, ах нь энэ зогсож бай. Энэ Улаанбаатар хотод чинь зогсоол олдохгүй бүгд төлбөртэй" гэж жолоочийг хэлэхэд. "За тэгээ" гэв. Улсаг машинаас боовол хойд судлаас өнөөх сэргэлэн хүү "Аха, дэлгүүр орох гэж байгаа бол над гоё юм аваарай" гэхэд "Цүг гим, танихгүй хүнээс юм нэхэд чи" гэж ээж нь аашлалаа. Улсаг ихтлгүүрийн хаалгаар ормогцсон элдв сөрчгийн үнэр гялцал болсон шилэн хоргуугтлаа. Юур Европын дэлгүүрээс дутах юм алга. Зүүн хойд буланд цэцгийн тасаг байхыг анзаарч очих гэснээр Монгол төгрөггүйгээ санаад хажуудах лангууны ар зогсож байгаа хүүхнээс "Уучлаарай, валютсэлдэг газар хаана байгаа юм бол?" "Ардчин байгаа мэдээллийн ажилтан солино. 6 давхарт банк байгаа. Та манайхаас валютаар худалдаа авалт хийвэл хариултаа төгрөгөөр авчруулна" гэд нэмсгэллээ. Улсаа мөнгө солиулаад цэцгийн тасагт очиж шив шинхэн лили болгож аваад үүдрүү зүгэллээ. Сэтгэл нь догдолж хурдан харихын төс болж байл. Гинт
Өө нөгөө бацааны гоё юм гээд эргэн харах бай. Гэлцал тавирт хүүхдэд өгчих юм байсангүй. Дээшээ гарна гэхээр цаг алдах гэдэг. Ашгүй хаалганы гадаа цаасан шүү. Гэрэлтдэг сэлэм гэх мэт жижиг сажиг юм зарж байгаа хоёр хүн харагдлаа. За мэ ах нь юу авах вэ мэдэхгүй. Цаасан шүү авчихлаа. Энийг харин дүүд нь авсан. Гэрэлтэж дуугардаг цох. Дүүн эрэхтэй юу эмхтэй юу гэж улсааг асуухад хүү. Манай дүү чинь эрэхтэй гэхэд баярлаа гэж чи хүү юм өгч байхад гэж ээж нь хэлэхэд жолооч ир. За одоо шууд явах юм дөө гэд машинаа асаалаа. Улсаа нэг их юм ярьсангүй. Жухамхүү сэтгэлд нь зурагтынхаа өмнө буудан дээр суугаад хэрэгсэн хатгамлаа хийж буй ээжийнхэн дүр төрхө бууж хаалга нэгэд орох тэр лагшныг ургуулan бодоход өөрийнх нь бие машинд үлдээд бодол сэтгэл нь хэдийн гэртээ харьсан байлаа. Жолооч толинд арга шарангаа. Хүү яаж байна гэж эхнэрээс асуухад гайгүй вокзал дээр хэсэг уйлаад унтсан сэрийг үл байна. Хөхөө өмгчгээд тавихгүй юм гэлээ. Улсаа ярианд оролцож. Танаа хөө өвдөө юу гэж лавлвал. Гүй өглөө вакцин хийлгээд. Уг нь энэ хэдийгэ буцаагаад хүргээд өгчхээ гэсэн чинь суудлаас хоцрох гээд. Өглөөд вокзалаас л ажил эхлэн шүү дээ. Ашигтай гүйдэл хийхгүй бол бензин түлшиндээ баригдчих гээд хэцүү юм. Ядж ухт энэ цэцэрлэгийн багш нь ангиас нь ганцхан манай хүүхэд болохгүй байгаа юм шиг л вакцин хийлгэж ирэхгүй бол хүүхдээ чинь авахгүй гээд. Вакциныг орой тулчихсан юм. Гүй бүхэл хийх вакциныг хийлгсэн. Гэр хорооллын илж орлонтой айлууд зөвхөн манай хорооны манай хэсгийн хүүхдүүд өөр нэг вакцин хийлгэх ёстой юм гинэ. Улаан бурхан дэгдэж мэдэх голомт юм байх. Гэхдээ танаа хүүхдэл гэр хороолд байдаг гэж тэгж байгаа юм. Гүй. Хүүгийн цэцэрлэгийнхэн бүгд гэр хороолд амьдардаг юм. Тэгэхэд яг ганцхан танаа хүүхдэд хийлгэж байгаа юм бол халдвар тархах магадaltaй газрын салхин доор байралтай гинү. Анхнаасаа зөвшөөрлгүй газар эрүүл мэндийн ямар заалтын зөрчиж буусан гэвдэ мэдэхгүй. Хотод орж ирээд 20 жил л энэ боорон дээр амьдарлаа. Монголчууд тэр чигтэл гэр хороолол задгааж орлонтой амьдарч байна. Бүр мань митийг тэршээгээ сурчсан гэж чимээг боллоо. Монгол улсын эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн дэд сайд Сэржидийн албан өрөө. Сайдаа зочин ирлээ. Уулзалтаа хаана хийх вэ? Энд хийнэ. Оруулчих. Одонтуяа энэ зочдыг гартал нэг ч хүн оруулж болохгүй. Бас би уцаар ярихгүй. Наад хүмүүсээ оруулчихад цай кофе бэлдэж өгөө чи ч гэсэн сайндаа гарч болно мэд үү? Ойлголоо сайдаа гэд нарийн бичиг хүүхэн хаалга хааж ширээн дээрх утсаа аваад наад хүмүүсээ шууд дэд сайдын өрөөлөө оруулаарай гэж хэлж байгаа нь бүдэг сонсогд. Сэржид ширээн дээрх бичиг заасаа цэгцэлж гэртээ бүүмэд тухлан тайлсан гутлаа углаад зангигаа засаж суудалдаа лавхан суугаад их л төлөв хүний шинжийг илтгэн шилээ зүүж хажуугийн шургуулгаас дайлантай хөөрг шарангийн дугтуутай зүйл гарган урдхан зэхлээ. Хаалганы цаана нарийн бичгийн дугаарч сайд өрөөндөө байгаа. Ороор та бүхнийг хүлээж байна гэж хэлхэн сонстов. Үүдээр ган тулга доктор орж ирмэгцээ. За Сэржид сайд сайхан намарч байна уу гэлээ. Сайд өндөсхийн. Сайхан намарч байна. Ган тулга доктор занаашаа суу гэж хэлээд гар барилцлаа. Ган тулга доктор хамт яваа ярин хамт ширээнд суухад Сэржид урдаа буй хөөрөг бичиг баримтаа аваад уулзалтын ширээл очиж докторын өдөөс харж исэн хөөргөө дайлангаас нь гаргаж улаан шүрэн толгойг нь хоёр эргүүлж баг зэрэг онгойлоход өөрөө төрүүлж тамхиллаа. Тэгэд ёс төртэй хүний дүр илтгэж дахин та сайхан намарж иж байна уу? Тавлаг сайн бидтэй хэмээгээд хөөргөн барихад ган тулга доктор мэндэ гингэ хөөргийг авч тамхинсан төдий болоод за дүүгийн дурлаад байсан судал нь зөөлөн байна уу гэд хөөргийг буцааж өглөө. Уур амьсгал эвгүүтх тийшээ хандсныг анзаарсан Сэржид худлаа инээмээр айдаад дүүн амралтаа авч гэр бүлээр агаар салхинд явж байгаад ирсэн. Явхаас өмнө таны нөгөө асуудлаараа захирамж гаргаад сонгогдсон хэдэн дүүргийн эрүүл мэндийн газар руу явуулсан байсан чинь гэхэд бидний энэ ажил бүтэн 2 сараар хоцорч байна. Сонгуулийн өмнө би чиний мөнгийг 2 сараар хоцроосон бол наад суудал дээр чинь арай чихзүүлэнтэй хүн сууж байж мэдх юм шүү гэлээ. Ойлгож байна. Манай хэдэн тослох бас энэ тентхийн наадам гээд алга болсон байна.
Тэр хооронд нийслэлийн эрүүл мэндийн газраас өчнөн асуулт тодруулга нэгсэн бичиг баримтууд ирээд ажил жаахан уягдж уучлаарай. Гэхдээ би уржигдэр ирүүтэй бүх ажлыг өөрийн биеэр тушаал гаргаж эхлүүлсэн. Сайд ч одоогор ирээгүй л байна. Вакцинжуулалт өнөөдрөөс эхэлсэн. Энэ сонгогдсон хүмүүсийн нэр, хаяг гэд бусад дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Яг таны хэлснээр бүгдийг хийсэ. Чиний туслахад ойлгохтой биш бол та. Би нэг хүн дагуулж ирсэн. Танилцуулъя. Цаашид чиний туслахын нэгээр ажиллаг. Чам шиг эрүүл мэндийн талаар аачгүй хүнд их тус болно гэд дэрэгдэх залууга зааж. За, энэ залууг Эрбол гэдэг. Нэрийн дуулаагүй хүнд казах гэж мэддэхгүй цэвэр халах аялагтай. Орос хэлэнд ус цас. Англи хэлтэй. Анагаах ухааны их сургуулийг улаан дипломтой төгссөн. Мэргэжлийн талаар яриад байх юм байхгүй. За тэгээ бусад намтар түүхийг чи өөрөө бичиг баримтаас нь судлах үз гэхэд залуу барьж явсан гар цүнхнээсээ хавтастай бичиг баримт гарган дэд сайдад өгөөд тантай ажиллах болсондоо таатай байна гэд эргээд суулаа. Залуугийн бие авчваа байдал нь өөртөө итгэлтэй. Явц цав төдийгүй сайдын өрөөнд байгаадаа сандарч твцсэн байдал ажиглагдахгүй байлаа. Энэ хүүд ямар цалиу гэдгийг тэрийн л үг. Тэртээ тэргүй надаас цалиу авч байгаа. Бусдаас илүү хандаад ерөөсөө хэрэггүй. Хүн амьтан хардас сэрдэхийн нэмэр. Сарын дараа энэ хүүг ажилд нь оруулаарай. Бичиг баримт, ажилд орох хүсэл зэрэг нь ямар журам дүрмтэй байдаг юм тэр дагуул явуул. Төрийн албан хаагчийн шалгалтад өндөр үзүүлэлттэй тэнцсэн. Эрүүл мэндийн холбогдох бүх хууль дүрмийг АБ-г мэднэ. Чамд ч хэрэгтэй. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд ч асуудалгүй. Нүрийг ч нь улаалахгүй хөө. Чи цаашид танихгүй хүн шиг байж байгаа дэрэгдээ ав гэж ган тулга доктор хэлмэгц. Сэржид сайд огтхон ч цааргалсан шинжгүй толгой дохин байснаа түнд бэлдсэн бичиг баримтаа өгöd энэ нөгөө бүртгэл гэсэнд. За би энэ жигсаалтад танилцаад эргээд хэлнэ. Бид ингээ явлаа. Нэрэ мартах төглөө Шанхайгаас холбоо барьсан. Чи тэр мөнгөө Шанхай руу хүн явуулаад авахул. Эхнэрээ явуулаад дэмий байх. Элдв асуудал болохгүй юм гэхэд талын үрчихэд ирнэ штэ хөөгнүүд чинь гэж тохоотой нэгэд. Чи өөрөө ойрын хэдэн сартаа урагшаа яваад бас дэмий л байх. Гэхдээ юмыг ажимдах уу хаан хүртэлж ихтэй шүү дээ гэд Эрболын баруун мөрөн дээр гараа тавьж явъя гэлээ. Энэ үед дэд сайд өөрийгөө мөнхийн сүдэртэй болж байгаагаа шууд ухаарн байлаа. Улсаа баглаа цэцгээ нүүрэндээ бариад удаан хүссэн тэр чимээг сонсохоор хаалга тогшлоо. Хэмбэ гэх нь ээжийнхэн дүү мөн ажээ. Хорооноос явж байна. Даваа сэрнгайх мөн үү гэж хоолойгоо баг зэрэг өөрчлөн хэлэхэд. За байцаараа хүүхэ гэд хаалганы цоож торхийн үүднэ гэв. Юу вэ эн чинь? Хүүе, миний хүү ирлээ гэж ээж нь уулгаалдаад хацар нүдийн үнсч гэрт нь нар урсан мэт баяр жаргаланд цайлаг. Улсаа ээжигээ тэрвэрч үнсэхэд сайн яваад ирүү миний хүү. Очлоо барилаа гэж хэллгүй. Үгүй юунд ингэ шууд ороод ирдэг юм бэ гэж урсгаж эхэллээ. Хүн сайн яваад ирлээ. Сургуулаа төгсөөл ирлээ дээ ээж минь. Хүү ачив. Өдөд хичээлтэй байлгүй яах вэ? Ойрд аав гэд зүүдлээд байсан. Миний хүү ирэх гээд л тэгээд байж л дээ. Хичээл нь хідээс тарах вэ? Хоёул хамт авах уу ээж? Тэг юу тэгээч гэж дээ. Урнаа түрүүхэн яриад өнөөдөр хүүгээ хичээлээс нь аваад цаашаа явчихъя гэхээр нь би тэгээгээд хэлчихсэн. Яах вэ одоо? Та уцаагүйч би урнаатай ярьж ирснээ дуулгаад өөрөө хүүгээ авъя гэхэд ээж нь. За хичээл нь арай тарах болоогүй. Миний хүү эхлээд цайв. Өлсөж сангуу миний хүү. Алив ийш өрөө хоёулаа гэлээ. Улсаа ээжтэйгээ аян замын тухай хичээл сургуулиа дүүргэсэн тухай яринга тээшээ задлан ээж, хүү, ах トゥ нартай авсан гар цайлгах зүйлээ гаргаж ширээнд тавиад. Ээж, хүн төрөх усанд ороодох юм. Миний энэ ховцыг шүүгэнд хийчих. Би дэвтэр ном бусад зүйлээ ачаанд хийчихсэн. Хэд хоногоос араас ирнэ гэд угаалгын өрөөлөв орлоо.
Миний хүү нэрээ тэнд нэг охинтой хамт байгаа гээгүй лүү? Хамт ирсэн юм уу? Үлдсэн юм уу? Гэж ээжийг асуухад улсаа. Хамт ирсэн ээж. Дархных болохоор гэрийнхний тосч яваад явсан. Би одоохондоо гэрийнхэнтэй нуулзж танилцаагүй л байгаа. Удахгүй тань дээр авчир танилцуулнаа гэлээ. Чамайг өчтөчнөө ах дээрэс нь хүүхэдтэй гэхээр ар гэрэх нь одоо юу гэдгийм бол доо? Гайгүй үсттэй. Тэгээд ч над шиг хүргэнийг алдаж байвал гэд инэв хэл. Ийм ярилцсаар тэд сургуулийн үүдэнд бараг иржээ. Сургуулийн хашаанд хүүхдүүд шуугилдан хүүхдийг хүргэж авч буй эцэг эхчүүдийн хөлд дарагдан байлаа. Улсаа 3 жилийн өмнө хүүгээ дөнгөж 1-р ангид оруулаад хэдхэн хоногийн дараа гадагшаа явснаа санаж байтал. Миний хөө анги руу норой хоёулаа гэж ээж нь хэллээ. Өө нэрээ багштай нь уулзахгүй бол ээж багшд нь юм аваагүй балаа юм боллоо. Яах вэ? За юу л харав гэжтэй фондны мөнгө нэгсэн байсан түүн дээр нь хэдэн төгрөг нэмээд өгчих. Миний хүүд мөнгө бий юу? Ээж нь тэтгэврээ аваагүй сарын сүүлээр буудаг болохоор байгаа гэд. Тэр ээжийнхээ мөрөөр тэрч шанхан дээр нүнсээд сургуулийн хаалгаар оров. Ээж хүү хоёр шаагсан олон хүүхдийн дундуур явсаар нэг давхрын болонд байрлах 3-ын Б гэсэн ангийн хаалгыг тогшоод. Орхуу багшаа гэхэд ширээний ард дэвтэр засан суусан багш. Ороо гэж уриалга хэллээ. Сайн байна уу багшаа? Би ариун төрийн аав нь байна. Оо тийм байна. Хэлсрэггүй хэдэн жил болсон ариукын имэн л өдөр бүр зөөх юм. Би гадаадад сурч байгаад сургуулаа дүүргээд ирлээ л дээ. Зөв. Сайн явж ирсэн үү? Манай анги арай тарах болоогүй. Тамирын хичээл орж байгаа. Дулаахан байгаа болохоор хойд талбай дээр хичээлж байгаа юм. 10 минутын дараа хичээл тарна. Манай ариун төрч мундаг хичээл зүтгэлтэй хүү дээ. Багангуудын дунд урлаг спортын наадам болж ариун төр маань шүлэг дууны төрөлд нь ангиа төлөөлж оролцоод нэг алт, нэг мөнгөн медаль авсан шүү дээ. Харин тийм гинэ. Нааша ирэх замдаа ээжээсээ дууллаа. Би өнөөдөр уг нь ээжийн дуудуулсан байсан юм. Настай хүн сайн ойлгохгүй нааш цааш явах вэ гэд. Манай ангид Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байдаг 4 хүүхэд бий. Нэг нь танаа хүүхэд. Өчигдөр дүүргийн эрүүл мэндийн газраас захирамж ирсэн. Та үүнийг нэг уншихгүй юу? Гэд хөөлж авшруулсан нэгэн албан бичиг өглөө. Улсаа албан бичгийн толгой нэр зэргийг алгасаад шууд захирамжтай танилцлаа. Эрүүл мэндийн яамны дэд сайдын 12 тоот захирамж 2017 оны 9-р сарын 8. Урьдчилсан тандалтаар Улаанбурхан болон бусад вирусын гаралтай тууралтад өвчний идэвхжил ихтэй байгаа тул Баянзүрх дүүргийн 9-12 дугаар хороонд оршин суух 9-18 насны хүүхдүүдийг урьдчилсан үзлэгт хамруулж 2017 оны 9 сарын 25-ны дотор вирусын гаралтай халдварт улаанууд, Улаанбурхан буюу кор, мизлс, рубеола өвчний шинчилсэн антикорвалент вакцинд давтан хамруулж хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн эрүүл мэндийн газарт үүрэг болгосов гэсэн хэсгийг гүйлгэн уншаа. Ээж бүх вакциныг багад нь хийлэгчсэн биз дээ гэж асуухад дэвтэр засцуулсан багш нь хажуунаас. Тэр вакцинууд юроос хамаагүй гинэ. Энэ шинчилсэн вакцин гинлээ. Сургуулийн захиргаанаас вакцинд хамруулаагүй хүүхдүүдийг хичээлд авахгүй байх тухай чиг үүрэг багш нарт өгсөн. Тэгэд ч энэ өвчин өнгөрсөн жил сэдрээд сүйд болсон шүү дээ. Дуулаагүй мө? Би сайн мэдэхгүй ма гадаадад байсан болохоор та нар ястаа сони. Хүүхдийг хар нялхад нь салж сарна. За тэр гэр бүлийн асуудал манд хамаагүй гэхэд хөгшин настай ээж аавдаа хүүхдээ даатгаж хайчгаад өчнөө жил хэл сургаггүй болчиход. Энийг хөгшин бит хоёр л энэ хүүхдээ гаргачихсан юм шиг 3 жил боллоо. Уучлаарай багш. Яа харахгүй явж суух ажил гарах юм байна шүү дээ залуу хүн. За тэгээ би хөгшин болж таарч байна. Чи бит хоёр нас ойролцоо байх шүү. Ажил дээр гараад анхны дааж авсан анги болохоор сайнтай муутай нь бүгдийг үрээд явж байна. Эцэг эхчүүд та нар энэ хашаагаар хүүхдээ чиглүүлээд шидчихдэг. Хүүхдэд чинь юу болж, юу болохгүй байгааг мэддэг болсоо. Би энэ хідэн эмээ өвөө нартай юу ярих вэ гэж айдуу ашлангаа улсаагийн хажуугаар хоошоо гэдэж. Зүрхэгчээ та хүүгийнхээ санд дээр сууж угаач гэлээ. Улсаа санаа зовноогүй. Багшаа
Манай хүүгийн фондны мөнгө хэдэн төгрөг гэвэл. Хичээл ороход эцэгхийн зөвлөл хуралдаад сар бүр 5,000 төгрөг хураалгаж явахар болсон. Бас манай сургуулийн захирал дээшээ яам руу шилжиж байгаа. Хэдийгээр хүүхдээс мөнгө хураахгүй гэсэн чи эцэг эхчүүд сайн дураараа хандив цуглуулж болохгүй гэсэн журам байхгүй тул эцэг эхийн зөвлөл шин захирлаа ухтах. Хуучин захирлаа өдөх үйл ажиллагаанд урлагийн арга хэмжээ зохион байгуулж бэлэг дурсгал өгөх юм гэсэн. Тэр үйл ажиллагаанд эцэг эхчүүд сайн дурын үндсэн дээр хэдэн төгрөг хандуулж болно гихтэн. Өө тийм үү. Би хичээл цуглахад байгаагүй учраас одоо өгчихье. Бас анги төгчүүлтэндээ хэрэглээрээ гэд төрүүхэн солиулж авсан мөнгнөөс 100,000 төгрөг өглөө. За баярлалаа. Ямар зүйлд зарцуулсныг улирлаар эцэгхийн хурал дээр мэдээлэх болно гэд багш мөнгийг авчаа шургуулгандаа хийнгээ. Хүүхдээ заасан хугацаанд вакцинд нь хамруулах нь шүү. Цаад хан дээр чинь хүүхдүүдийн зуны амралтаараа гэсэн сэдвтэй гар зургууд бий. Та хүүгийнхээ зурсан зургийг харж байхгүй да. Одоо хичээлэн завсарлаад тарж байгаа. За тэгье гэд улс өнгийн зургаас хүүгийнхээ нэрээр зургийг хайж эхэллээ. Гамбаяр, болорчулан, чимэд, сайн заяа, анх баяр, мөнх баяр гэд хүүхдүүдийн нэрсийг гүйлгэн уншиж байтал ээж нь. Миний хөө энэ доор гэд доороос хоёр дахь игнэний эхний зургийг олж өглөө. Улс болдын ариун төр. Хээ цолиго миний хүү чи яасан мундаг зураа вэ? Би чинь зураг геометрт ёстой таг хөхд байлаа шүү гэд хэлж дуусаагүй байтал хаалга чинээнд тултал нэгдэж. Би нэгдэ чи хоёрт гэсээр хүүхдийн орлоон амьс хаадал нэгнийхээ нэрийг дуудан хашгирах юу мэдэгдэхгүй их шууган эцдээсээ төрүүлээд уйлгийн усыг цутхан орж ирлээ. Тэр дундаас ганцхан тод сонсогдсон юм. Багшаа энэ ариука намайг түрүүн хуцгээд байсан гэсэн. Цангинсан охины хоолой байл. Өөр нэг нь. Худлаа яриад байгаач чи өөрөө төрүүлээд намхнууд нь хоошоо уулгээд хүн түлхээд байсан бидтэй гэж хариулахад багш нь. Чимээгүй дугаа ид хүүхдүүдээ. Ариун төрөө миний хүү хоошоо хардаа хин ирсэн байна гэхэд хүүн. Аав ирч гэж ааваа гэж хашгиран гүйж ирлээ. Алив миний хүү аавдаа ир. Эцэггүй хоёрын сэтгэлийн үйл цэлмэж удаан хүлээсэн учрлын наран гүйжээ. Хөгшин ижийнхэн сэтгэлж уярч муу ач минь ингээд нэг аавтайгаа уулздгийн байжээ гэсэн баяр доголон нулимс болон зээлгэнэхэд багшч мөн үргэлж аавыгаан ярьдаг сурагчийн баяр хөөргийг хараад нүднийхэн урссан будгийг ядам хурууныхаа өндгөөр шингэх аваа.